За сайн байцгаана уу оюутнуудаа. Лаборатори ажил номер 2-1 буюу цахилгаан статик орон гэсэн ажил байна. За уг ажлын зорилго нь гэх юм бол цэнэглэгдсэн дамжуулагчдын үүсгэх цахилгаан статик оронг туршлагаа судалж уг орны ижил потенциал гадаргуунуудыг тодорхойлох, мөн хүчний шугамыг байгуулах ийм ажил байгаа. За энд болохоор схем зургийг бол харуулсан байна. Судлах цахилгаан оронгоо гаргаж авахын тулд органик шилэн тэгш өнцөгт шилэн самны ёроолд А, Б гэсэн хоёр электродыг суулгаж тэдгээрт шулуутгачаас рестатаар дамжуулан тогтмол хүчлэл өгнө. За рестат болох энэ С-ийн гулгагч С контактыг галванометр болон зондтой цуваа холбож түүний баруун хэсгийг болохоор вольтметртэй зэрэгцээ холбож өгнө. За эндээс рестатын гулгагч С контактыг баруунаас зүүн тийш нь шилжүүлэх замаар уг орны потенциал мөрий болон хүчлэгийн векторуудыг байгуулцгаая. За лабораторийнхаа багжуудаа танилцуулъя. За органик тэгш өнцөгт шилэн сам маань энэ байна. За хавтгай болон цилиндр хос электродууд байх ёстой. Хоёр хавтгай электрод маань суурилсан байна. За тэгээд энэ багжийг бол ерөнхийд нь пантограф гэж нэрлэж байгаа. За тэгээд тэг хоёрт галванометр, за мультиметр буюу бид вольтметрээр ашиглана. За энийг болохоор рестат гэж нэрлэнэ. За энэ болохоор тогтмол бүдгийн шулуутгагч маань энэ байна. Эмчилтэй эхлэхдээ болохоор өмнө дурдсан хэлхээнийхээ дагуу багжуудаа хооронд нь өгсөрч холбоно. Орныхоо потенциалыг буулгах цаасан дээрээ болохоор электродуудынхаа байрлалыг зурж туйлуудын дураад хөдөлгөөнгүй бэлгэлж өгөх ёстой. За орны потенциалыг буулгах цаасаа бэлгэснийхаа дараагаар рестатыг ойцоор голдон байрлуулж байгаад тогтмол хөдөлгөөний шулуутгачаас тэжээл өгнө. За тэгээд вольтметр асаана. За ингэснийхаа дараагаар рестата гулгагчийг шилжүүлээд ойролцоогоор 2 вольттэй тааруулж за 2 вольттэй тааруулаад за түүнд харгалзах потенциалыг зондтой тодорхой хэмжээний потенциал өгнө. За ингэснийхээ дараагаар судлахч байгаа орон дотроос зондод өгсөн потенциалтай тэнцүү потенциалыг бол байрлалыг хайж эхэлнэ. За хайхдаа тухайн галванометрийн хуваарийг тэгдэр заахаар тааруулж өгнө. За энэ зондод өгсөн потенциалтай тэнцүү потенциалыг бол хайж холлоо. За заасныхаа дараагаар тухайн цэгээ тэмдэглэж авна. За тэмдэглэж авахдаа тухайн бэхэлсэн харандаагаараа тухайн цэгийг хатгаж цэгээ олно. За тэгээд дахиад ойролцоогоор өөр хаана байж болох вэ гэж хайхаар за энд байна. За дахиад зин тэмдэглэчихье. За гэх мэтчлэн ойролцоогоор 10-аас хэтрэхгүйгээр цэгийг бол тэмдэглэж авах ёстой. Нүрэтиг болгоод дараагийн алхам болохоор рестата шилжүүлж 4 вольт дээр тааруулж за 4 вольт дээр тааруулаад за өмнө давтсан шигээ зоондоо өөрчлөх замаар түүнтэй ижил потенциалыг бол хайна. За энд за гэх мэтчлэн дараагийн цэгүүдээ хадна. За гэх мэтчлэн 3 болчих.
За жишээ нь энийг ийш мишн шилжүүлэхээр галванометр маань утга нь өөрчлөгдөж байгаа. Харж байна. Өөрчлөгдөж байгааг харж байна. За гэх хэмжлэнгээр 2, 4, 6, 8 гэсэн утгууд дээр зоонд дээрх потенциалтай тэнцүү потенциалуудын утгуудыг олж авч тухайн орны буулгах цаасан дээрээ тэмдэглэж авнаа. За цахилгаан орны потенциалыг буулгах цаасан дээрээ цэгүүдээ олсон нь эндээс харагдаж байна. За энэ болохоор ихний 2 вольт дээрх. За энэ болохоор 4 вольт дээрх. За гэх хэмжлэнгээр 6, 8 гэсэн утгууд дээр хэмжил потенциалуудыг олж зурна. За манай электродууд маань хатаа учраас гэсэн ийм хөдөлтэй алдж байна. Хэрвээ цилиндр байх юм бол за ийм хөдөлтэй алдна. За эндээс цаашлаад хүчний шугамуудыг бол байгуулах хэрэгтэй байгаа. Тэгээд яаж байгуулах вэ гэхээр судалсан одоо цахилгаан орон бүрийн хувьд ижил потенциалтай шугамуудыг зурж түүний хүчний шугамуудыг ерөнхийдөө байгуулнаа.